Коко олон жилийн өмнө шидийн баяр үзэж аваад баг зүссэн нэгэн шидэнтэй таарчээ. Шидтэн түнд ичэдийн гайхамшиг түүний гоо үзэсгэлэн харуулсан юм. Коко энэ мөчөд ичэдэнд оролж шидтнээс шидийн ном болон шидэд саваа авдаг. Баярсандаа ээжтэй үзүүлээд би тань болоод шидтэн болно гэж хэлжилдээ. Ээж нь хариуд нь хүн бүр шидтэн болж чадахгүй гэдэг. Харамслан Коко төрхтөл шидийн хүчгүй төрсөн. Тиймээс тэр шидтэн болох боломжгүй. Коко бол аялчны охин. Нэг өдөр цагаан ус тэнхэнд даавар захаар шулуун зураас таттал Кокогийн нарийн хөдөлгөөн өөртөө ихтэй нямбай цэцэлтийг харснаа биширч "Ичэд гэмээр ясан уран гарвэ" гэж магтдیں۔ Коко хариуд нь "Юу гэж дээ? Ичэд гэдэг чинь охтын шиг биш. Эннээс 1000 дахин илүү үзэсгэлэнтэй" гин. Энэ хоёрын таслахаараад нэг нисдэг сүхтэрийг өвтөрчиж шидийн хэрэгслийг зөвхөн шиднүүд л засч чадна. Гүйгтлэлийн цагаан ус чинь шидтэн болж таарлаа. Түүний нэр бол Кифри. Ингээд сүхтэрийг засаг нь харах болоход Коко түүний шидийг харна гэж баярлаа л. Тэгсэн чинь хэнийг ч оруулж хинч намайг харж болохгүй гэд ганцаараа орчд юм да. Коко готраад үүдэнд нь хэсэг сууснаа. Тэсгүү цагаан устыг нууцаар хартал цагаан уст шидэд цаваа биш. Ингийн нэг бол арай тэрний тавцан дээр зурж ийн. Зурж тусмагс дүрснүүд гэрэлтэж ичэд болон амиллаа. Үргэлж шидтэн болохыг хүсдэг байсан тэр нэг жаахан охины мөрөдөл ердөө зураад олчих байсан гэж юу гэд Коко бүр харсандаа ч тэгсэнгүү. Арай нь багада шидснээс авсан шидэд цаваагаа өддөл бал олж таараа ном дээр нь хүртэл юм мэддэхгүй баахан дүрснүүд байдгийг санана. Коко балаа авч бэхэн дүрээ догтлсондоо гарын салгалж ихний дүрсээ алгуурхан гихчин зурлаа. Ингээд эцсийн тойрог нийлэх үед дүрснүүд гэрэлтэж түүний нүдэн дээр ичэд болон амилдаг. Бага насныхын мөрөөдөл билж Коко баярлсандаа бүр хөлн газар өртгөө. Дахиад нэлээд хэдэн шин дүрс зурж үзээд том зурвал хүчтэй цэвэрхэн зурвалууддаг гэдгийг олж мэднэ. Тэгээд ном дээр хэцүү дүрсийг гэрэлтүүлж байгаа зурхад эцсийн тойрог нийлэхдээ зэрэгцэн хаанаас ч цагаан уст гарч ирээд Коког аваад зогтно. Тэгээд юу зурсан? Ямар шид зурчив гэж асуухт гэрэн дээрээс эхэлж хөлдөөд Коко хариутай шид зурсан болж таарлаа. Эцсийн мөчөд ээжийг аврахаар утсан боловч аль хэдийн оройтжээ. Ичэд гэдэг бол зөвхөн сонгогдсон хүмүүс л хийж чаддаг гэр бүсийн зүйл огт биш. Тусгай бэх шидийн дүрс огтл хүн бүр шидтэн болж болно. Энэ бол зөвхөн шиднүүд л мэддэг нууц. Нэгэн зурсан шидийг болиулыг ивэл эхлээд ямар дүрс зурсныг заавал мэдэх шаардлагатай. Коко зурсан дүрсээ дахиад харуул санана. Харин шиднүүдийн нууцыг мэдвэл тэр хүний ой санамжийг устгаж шидтэй холбоотой бүх дурсамжийг авна. Коко нулимс туслуулсан цагаан устдээс "Миний дурсамжийг битгий арилгаач. Би ээжийг аврах ёстой" гэж гуйлаа. Цагаан уст хариуд нь "Дурсамжийг арилгуулахгүй байх ганц л зам бий. Тэр нь шидтэн болох." Цагаас Коког дагуулж шиднүүдийн байшин ателер төржээ. Өнөөдрөөс эхэлж Коко энэ амьдрахаар боллоо. Төмөр тавг нийтлэл өнөөхөөс нас гараал. Эндхийн бүхэн мэд шидтэй болтой. Ягаан үстэй нөхөн бол Тетя, цэнхэр үстэй Ричээ. Энэ хоёр бол цагаан үстэй сурагчид. Ичэдийг сэтгэлж чадживэл хязгааргүй олон боломжтой. Өмнө хэлсэн шиг тусгай бих болон шидийн дүрс сохоод хүн бүр шидтэн болж чадна. Анх шидийг хүн бүр хэрэглээд тэгэхээр Ричэдийг буруу зүйл ашиглах хүмүүс орширч дайн толон хүн алхад зориулагдсан хүчтэй шид олноор бий болж үүнийг засахын тулд шиднүүд хэлж хүмүүсийн дурсамжнаас шидтэй холбоотой бүх дурсамжийг устгаад итгэж олгцсон хүмүүслийг шидийг зааж өгөхөр басна нь зөвхөн сонгогдсон хүмүүс шидтэн болж болно гэх ойлголтыг эхлүүлсэн. Харин тэр үед үссэн хүн гэмтэх хүмүүс самуу үсэхийн тулд бий болсон хүчтэй шиднүүдийг зурхыг хоригдж хариутай шид гэж нэрлсэн. Хариутай шидүүдийн нэгдүгээрт хүнд нөлөөлөх шид буюу бие өрчлөх, нас орцгох, шилжих, оюун санаа нөлөөлөх, хүмүүсийг гэмтэх, бүр эмчлэх хүртэл хэрэгэлдэг. Ганц хийхийг зөвшөөрдөг нь шаардлагатай үед ой санамж устгах. Шид хэрэглэхийн тулд хүний бие биш бол юун дээр ч зурж бүр зөв ашиглаж чадвал хоёр газрыг холбосон шилжих хаалга хийж болно. Цагаан устыг харуулж байгаа энэ барилга бол эрдэм мэдлэгийн цамхаг. Шидтэй холбоотой бүх ном, сурах, чиглүүлэдгийн бүгд байдаг газар. Кокодос өнөө ном нь энд хан гарцаагүй. Коко хурдан очие гэхийн зургуу газар хөдөлж усны луу гарч ирснээр усаар шүршид нас. Саний амтан бол номын санчин даваа. Мэдлэгийн цамхыг 4 номын сан чамгаалж орохын тулд эхлээд 3 шалгуурыг давж өөрийгөө батлах ёстой. Зэн амартай чариутай шийдэл бишвэл бус бүх шиднүүд аз жаргал баяр ёслол авчрахын тулд үүссэн гайхамшигтай шиднүүд юм гинэ. Энэ охин бол Агнес, Кокогийн өрөөний хамтрагч. Хараагүй юу шууд л "Би тий хүний юмд хүрээзэ" гэж авдیں۔ Ашмут чинь. Ашмут бихэнд харалсан хуруугаас оройж "Би чамайг шидтэн болох шалгалтыг давхаас нааш хүлээн зөвшөөрч чадахгүй. Угаасаа юу ч мэдэхгүй чамшиг гадны хүн шалгалт аавна гэж байхгүй. Гэхдээ оролдож үзэхгүй бол мэдэхгүй шүү дээ" гэж хариуллаа. Арай хоолны үеэрч Ашмут талга, харин нөгөө хоёр нь Коко цайн байгаа л та. За ингээд Кокогийн шидийн хичээл хэллээ. Ичэд 3 элементээс бүрдэнэ. Цөм буюу гун, цөмийн тойроод яа, бүгдийг багтаасан тойргийн төвжээ буюу жин. Цөмөн дотроо ус, гал, гэрэл салхи гэсэн 4 төрөлт байдаг. Цөмөн ичэдийн төрлийг яан хэлбэр дүрс хэмжээ юу хийх гэд үлдсэн зүйлсийг тодорхойлдог. Коко ингээд анхныхаа шидийг зуртал усны шид үссэнэ Ашмут руу буцсан. Ашмут шидийг хараад нэг яан ортойгоо хэлдэг. Ганцаарх норт болохоор шидний идэвчээ тэр зүрөнд бутчиж. Энэ Ашмут алхахаас шидийг бол мангар сайн мэддэм байна. Цагаас Ашмутыг магтаад Коког даатглаа гэвчдیں۔ Ста буруу үндэд даатглаа да. Кокоч бүлтгэнээд үлдлээ. Ашмут цагаан устыг явсаа дараа нухастай зарилж өөрийгөө батал гэд Коко шалгалт өгүүлэхээр боллоо. Цагаан уст шидийн ялгаарны газар ирээд амар урт хонглоор нисээд дутал. Шатаар яваач гэж ас. Энэ бол Арайра. Ирсэн газар нь далайн дор байдаг шидтнүүдийн төв байр. Ямар ч тач Коког албан ёсоор бүртгүүлэхээр ирсэн юм байна.
Энэ зур Ашмот Кокогоос шалгалт авах гээд бүр хөөгөөд багш авах гээд болох юм уу гэж асуусан ч нэмрээдгүй. Шидтэн болохоос өмнө бүх шалгалтыг өгөх ёстой гин. Шалгалтын нэр нь хааны титэм. Шалгалтанд оролцохын тулд хамгийн ихтэй 3 шидийн хэрэгсэл авч орж болно. Заавал ганцаараа орно. Тэнцгийн тул улаан өнгөтэй эмийн ургамлаас нэгийг авчрахад лолоо. Тэгэд Коко зөвчийг заадаг шидэд луужин болон уух өсөл өгөхөд хэрэгэлсэн байж Ашмотоос нисдэг гутлаа өгчөөч гэж гуйдаг. Ашмот нэг санаа алдснаа гутлаа өгөөд хөнгөө хөөгөөд гаргаж тэгээд тэнцэхгүй бол эндээс яваарай. Энэ чамшиг гадны хүн байх газар биш гэд төс хэдэл нь хэлждэг. Хэдхэн хоногийн өмнө хариутай шидэнд ээжийг алдаад одоо ингээд огт мэдгүй газараа ганцаараа үлдлээ. Нэг гүнзгий амьсгаа аваад сэтгэлээ чангалж юутай шидлүүжингийн зах зүг рүү алхана. Унж үчээ дараагийн жойн захад иртэл шидлүүж нь тэнгэртэй хаалт руу зааж идэм да. Коко бүр шок. Ашмотоос нисдэг гутлаа аваг бол бүр балархсан байгааз. Нисдэг гутлаа өмсөд усарсан чинь нисэнгүй. Нисдэг гутлаа хийхин тулд салхины шидийг гутлын хоёр талд хуваад зураад гутлаа нийлүүлвэл салхины шидэд өгчөж ниснэ. Арайгаж агаарт хүрч чадсан ч нис сурахад хугацаа эрэхтэй болтой. Коко анх удаа тэнгэрт нисч үзлээ. Үүндээ урамшаад нистэл авахгүй. Багаар алуурхан сурч нар шингэхүйд арайгаж нисдэг арал дээр эрэхтэйг олтлохол алдаад унчваа. Заас арайч унчгүй зураа тогтол өстөө өчиг цагаан амтан гарч ирээд нүүрэн дээр нь гусаад нас. Азар усан дээр унаад уснаас гараад гутлаа арчлал өнөө нисдэг шидээ арччдیں۔ Манай Кокод сурах зүйл маш их байна. Дөөрөл газарх гэтэл тусгай бэхэн цүхэнд нь нас гарчиж. Нар шингэхүйд Коко завин дээр суугаад юу ч чадахгүйгээ бодож хөтрөн. Нэг бодлын Ашмотын зөв юм шиг. Коко лазар цагаан өстийг харж, азар лижидийн нууцыг тайлж, азар шидтэн болцсон болохоос биш. Ашмот ягаан өст цэнхэр өст гороо багахаас өдөр өр шидийг сурж, өдөр өр хуруугаа өвтөл шид зурсаар ирсэн. Харин Коко өдийг хүртэл юу иж ирсэн бэлээ. Хэдий тэр хуруугаа өвтөл шид зураагүй дөнгөжил үзэг барьж үтсэн байж болохч, өдөр өр ээжийнхээ зааснаар хичээнгүү хчин даван дээр зурж, нямбайлан зүссээр ирсэн. Энийгээ санаад Коко зориг ороо бололтой. Нүдэн гэлцэж асгарсан бихээ даавн чингээ яг ээжийнхээ заснаар нямбах чин тэгшин зураас татлаа. Ингээд өглөө болохтой зэрэгсэн нэг яан бүр мангар том ижид заржээ. Өнөөхөө битүүлтэл шидэн ажиллаа завийг аваад нисчдیں۔ Ямартайч Коко анх удаа өөрийнхөө зорсон өөрийнхөө шидээр нислээ. Магадгүй шидэн болох зам хэцүү байгаад шантрах өдрүүд нэг биш удаа тохиолдох бах. Гэхдээ тэр хэцүү өдрийг Коко ээжигээ аварна. Цагаан ус дээрээ бүр шок. Гэс шидэд хаалгаа нээтэл Коко өнөө цэсгийн өрцөө өөдөөс нь хараа зогсчихваа. Ашмот бүр хэлэх үггүй муухай царилаа л явчлаа. Өвгөн шалгалт өгөх шаардлагагүйсэн ч Коко шалгалтыг давж цагаан устын сурагчлах хэрэгтэй гэдгээ Ашмотд болон өөртөө батллаа. Энэ бол шидтэн гэдгийн баталгаа болсон цуг болон шугуур хашууд малгай. Гүйтэгтэл Кокод ном зарсан өнөө шидтэн шалгалт авсан газар нэрсэн. Ингээд эхэллээ гэж авдیں۔ Албан ёсоор шидтэн болсон ч нэг л учраа олдгүй. Уг нь Ашмотын готлыг засчаад буцаагаад өгье гэсэн чинь гой тэгшин зурч чаддгүй. Тэгсэн цагаан ус төгсөн үзгэнийг харснаа. Коко тарсан шинэ үзэг авъя гэдээ шидийн дэлгүүр орохор боллоо. Ирсэн газар нь хүмүүс олон шидтнүүдийн хот Карн. Эрт цагт хүмүүсийн хотыг шидэд дараатнаас хамгаалахын тулд шидтнүүд ээлж өндөр самхар хийсэн нүдгөө хот болон хөгжжээ. Ашмотын болохоор ирснээ шууд Коко зарцуулах цаг зав алга гэснээ ганцаар өвчтэн. Харин манай дотроо мөнгөн бод орсон шидийн дэлгүүр тэрлээ. Энэ бол шидийн дэлгүүр одод сэлэм. Эзэн гурвалтын нүдний шилтэй ноор наав гэх өвөө. Энэ мөнгөн мод нас учиртай. Амьд ахта мөнгөлөг цагаан байдаг ч хүүхэд ихлүүл харуулж хуурдаг. Хар чигээр нүлдээ бол хор олж ургамал амтан битээ илхүүн төртөл хоруулах аюултай. Тиймээс үхсэн эсгийг тасаж аваад уснад гэж уцлахвал шид зурхад ашигладаг тусгай бих болох нэ. Иймээс мөнгөн мод гэдэг бол шиднүүдийн хувьд маш чухал зүйл хажээ. Ямартай ч үзгээ авахар доошуутлал өнөө Кокод ном зардаг багтаа шидтэн байж идэв. Коко ухсахын араас нь хөөхөд Ашмот цэнхрээ ягааны гурав дагж яваад нэг годбонд ортол манд татвасаар хаан чимбэ шал өр газар ирчиж хориотой шид буюу хүн шилжүүлэх шид. Манай дөрөвт хориотой шид хийсэн бол таарлаа. Ээж захт энэ газар нь мангар том цэнхэрлөө байдаг. Коког өнөө багтаа шидтэн холоос хараад шидтний ертөнцөд тавтай морил. Чи бол бидний итгэл найдвар сонин нэмэрээд юутай Ашмотын бэлдсэн галын шидийн тусламжтай манай эдл угаас сутаж чадлаа. Шидтнүүд шидээ зурж үлчээд гадаа төргийн битүүлэхгүй орхиод хэрэгтэй үедээ битүүлж хурдан хийж чаддаг. Манай эд хаашаа зүгцэн гарах гарч золтдгүй. Ягаан ус шантраад ягаад ийм болчихв гэд амар муухай Кокоро ардын. Ашмот ягаан устыг тайвшруулад чулуу утлах шид зурж эндээс цухтаа санал гаргадаг. Ингээд ягаан ус өөрийнхөө нөмрийг салхины шид ашиглаж хөргөөд луув сатуулахад Коко цагаан багаан дээр шидийн төрөг байгааг болж хараад өнөөхөө Ашмот хэлэхдээ зурж исэн гарын хөдлөгч нь Ашмот тесэрч чи мо тэнэг чамаас л бүх юм болж байгаа гэд амар сүртэй ууралсан чинь цэгэр өс өнөө хааны найл үжээ гэж. Тэгээд цаашаа явах гэхэд Ашмот чичдээ гिचээд явцдаг. Энэ зур цагаан уст ямар нэг зүйл болсон гэдгийг мэдээд азар ноор навыг ачгүй манай эдийг багтаа шиддэг хөөгд явсныг хэлдэг. Багтаа шидтэн буюу өмнө саманы өсөлцөн хориотой шид ашигладаг бүрх малгайч шидтнүүд. Цагаан уст бүрх малгайч шидтнүүдийг хаж яваад Кокотой анхтаарсан. Бас ай санамжийн устгаг үлдээсэн гол шалтгаан нь бүрх малгайч шидтэнтэй холбоотой учраас байжээ. Тэгээд манай эдийг хаж яваад өстөө өттэй таардаг. Энэ газар төөртөг байшин шиг хаашаа ч өсөн өнөө нөхөлсөн хан дээр ирээд манай эд түр амархаар боллоо. Энэ хоёр Коко ягаан устд малгайг нөхөхдөө давхар өөрийнхөө нөмөргийг өгөөд намайг уучлаарай. Энэ бүгд миний буруу.
Би нана өмөргөч чинь өмсөхөр зориг ороод юунаас ч айдгүй юм. Тиймээс хинч чирэггүй би өмснөс чи өмс гэж хэлдэв. Ягаас тгимшид хөвсгөр өшиг юм үүсгэснэ. Намайг уучлаарай. Симпа юм байж дүүшгийн өнлөө тэгэж хараад миний буруу гэдэг. Сэтгэж чадчихвэл хийж хязгаарыг улам боломжтой. Ягаан ост багаахтаа үүлэн дээр унтж үзэх хүсэхтэй. Үйл бүтээх шид зохиосон нь энэ шид. Гэхдээ анхны хөлбөр болохоор нэгтэршил багтай дээр нь онтох боломжгүй. Ямар ч тач эндээс зогтхон тулд эхлээд энэ газрыг үссэн шидийн тойргийг олох хэрэгтэй. Энэ үеэр Коко шидэд тойрыг харснаа хэлээд тойрог руу очихын тулд лууг ялах хэрэгтэй боллоо. Тэгсэн чинь Коко дахиад гараа өргөж лууг ялах төлөвлөгөө гаргасан нь лууг удалах хөвсгөр үлний төлөвлөгөө. Тэрөө энэ луу манай эдийг хөөж байгаа шам өргөд унтсан юм байна л да. Коко тэрийг хараад хэдий луу ч гэсэн өвжил таараа. Тиймээс луу гимтэлгүй шидний гайхамшиг үзүүлээ гэж авсан. Энийн сонссон аашмат бүр алмаарч ягаан өстийн мөрөөдлийн шидийг бэлэн болгож лууг унтуулах төлөвлөгөө эхэллээ. Үүлийг илсээр хийж лууг давхад батгах болон унтахад тааламжтай зөөлхөн болгоно. Цэнхэр үст хэрэгтэй хэмжээний илсийг ягаан өст дэлснүүдийг нийтгэж үйл болох аргыг харин аашмат луу өвцөнч давхад батгах болгох шид зохиох оруулахад Коко манд тусалж чаддгүй. Өнөөгөөрөө шид зурж яхахын ажиглж зурж эхлэхээс өмнө агаар дээр хий зурж яхахыг хараад үзгээ авч ихний зураасаа татлаа. Олон цаг өнгөрсөн боловч аашмат шидээ зохиож чаддгүй. Гэтэл хажуугаас нь гэрэл гарч манай Коко удаан сууж олон удаа дахин оролцсны эцэст анх удаа галгаар шид зурж чадсан байлаа. Уг нь аашмат энэ зэргийн шидийг нүдэн анаа зурж чадах боловч гинтэл нүд нь ялцаж нэг зүйлийг ойлгодог. Манай дүрийн луг унталах төлөвлөгөө эхэллээ. Луг давхас том байхын тулд 5 том шидийн тархийг нэгэн зэрэг идэвхжүүлж асар том хөвсгөр үйл бүтээн. Үүлийг хөвсгөр батгах болохын тулд аашмуудад хэрэгтэй байсан сүүлчийн ганц хэсэг нь ахин дахин давтах гэсэн санаа байжээ. Дэлбэртээс үссэн үүлийг давтах шид ашиглаж хөвсгөр олгож буцаана. Ингээд луугийн үүлэн оргийг хийж шид бэлэн боллоо. Цамхаг дээр эртэл мангар том шидийн тариг байгаад мэдхгүй чингээд арилгатал шууд шуурга дэгдээд тэнгэрт мангар том нөхөсчдیں۔ Өнөө унтжсэн лууц сэрээд манай эдлөө эрэхтэй аашмотыг унгаад яг идүүлэх тэр мөчөд цагаан ус дээр аашмотыг аварлаа. Тэгээд тэнгэрт хөрчнийг зураас татаад бэлдсэн шидээ дуусгахад үүлнөө тусалж хувраад цагаан устыг тойрч аврах том усан луу бий болох нь тэрэ. Энэ зур Кокод бүрх малгайч шидтэн миний бэлдсэн бэлэг таалагдав. Би чамд цагаан устын хязаа зааж өгч чадахгүй зүйлсийг нэг бүрчлэн зааж өгөх болно гэд хэллээ. Балаамчин. Тэгээд ухаан артал манай дүнээ ертөнцөөс хараад сая л нэгэм тайширсан Коко намайг уучлаарай надаас л боллоо гэд үлдэг. Цагаан ус норнаа уучид сурсан тэмдгийн судлалахаар өгөөд энэ тухай шидний албанд хэлж болохгүй шүү гэж захилаа. 誰にも言わないで。誰にも。Коко үзгэр зургатаа таарах хонж хоор тэгшин гой зурч чадна. Даанч жижигэн зурхад хэцүү. Тэгээд өдөржин бэлдээд сүүлдээ ядраад нойрмоглаа твцэтэл цагаан уст зэрэгдээ нас. Цагаан уст Коког алтгаан давчраад хийсэн хоолноос амсуулдаг. Эцснийхэн дараа 2 жилийн өмнө хийсэн гой агац гэж ас. Шидэт тагоон тэгвэл моддгүй гинэ. Гой нас. Займартаж Кокод хатуу хальт төмс өгөөд галын шид ашиглаж хоол хийхийг даалгана. Ичидийг сурахын тулд олон дахин давчиж л үр дүнд хүрнэ. Гэхдээ утга учиргүй хэдэн зуун удаа давтна гэдэг уйдгартай. Ер нь бол хамгийн сайн багш бол амьдрал. Тиймээс сурсан шидээ өдөр тутамдаа ашиглавал хурдан сайжирна гэдэг. Тэгээд бөөндөө нээлж төрлөөрийн амттай хоолноо тэгээд зугаалах гэтэл бороо ороод гарах ударлаа гэд манай эд гүнгэлтэл та нар мартцсан юм уу? Бид нар чинь шидтнүүд гэд гарваа. Коко аашмотыг дуутахаар буцаад иртэл шал танихгүй нөхөр. Чи хэн бэ гэж асууна. Энэ сахалтвал Орогио. Коко хариута шид ашиглаад цагаан устын шав болсныг сонсоод шидийн нийгэмлэг тушаана гэд дагуулж авчдیں۔ Тэгтэл цагаан уст хэдий сайн найзуусан ч Коког дагуулж авахыг зөвшөөрөхгүй гин. Сахалтолын найтайлрын шидэтнүүд нэг үгээр бол харуул. Шидэтнүүд хариута шид хэрэглэх эсвэл энгийн хүмүүс нууцаа хэлчихүү гэж сэргэлдэг шидтэн. Харин шидийн нийгэмлэг бол эд шидийн нууцыг хамгаалахын тулд үүссэн, шидийн нууцыг мэдсэн хүн болон нууц залруулсан шидэтний ой санамжийг устгаж бүрх малгайнуудыг барихаар ажилтдаг шидэтнүүдийн цагдаа. Тэгээд цагаан уст хэрвээ Коког тушаана гэвэл нууц залруулсан намайг ч бас тушаа гэж сахалт бууж өгөө бололтой. Коко өстөө хөтийг хайж явж байгаа сахалтын өрөөрөө орохыг хардаг. Хаалгын тавшиг гэтэл тогшуул хараал хөрнө гэд бичиж. Гялсараа давчаа гэсэн чинь бороонд норцондоо ч тэрөө найтачдیں۔ Сахалт хоёр бүгжээ нийлүүлээд гэрлийн шид үүсгээд Коког тэр дорн хатааж орхилоо. Тэгчээд гарах гэтэл сахалтын өрөөндөх шалан гэрэлтээд энэ шидийг Коко хинээс ч илүү сайн мэднэ. Учир нь Коког анх ий шидэн тайртай олгосон шид бол яах аргагүй вэ? Тэгсэн энэ гэрэлтэг чулуу хийдэх хүн сахалт өрөө байжээ. Куас ингэж таардаг. Энэ зур нэг хүн тусламж ухаар ирээд хар шоргоноос олж хүн өрийн усан дунсныг хэлдэг. Цагаан уст гарах гэтэл аашмут намайг аваад яв би туслая гэж гуйна. Сурагчид заавал 2 дахь шалгалтыг давсны дараа гадуур гарахын зөвшөөрдөг. Тэгсэн аашмут аашлаад энийг сонссон ахлах практик дадлага болох юм да гэд хамт явахаар боллоо. Аашмут уг нь чадварлаг гэдэг нь үнэнч байгаадаа сэтгэл хандгуу бас тэрхий яаруу зантай гэд цагаан устын санаан зовоод байна. Яваад очтол голоо ирлээд амар юм болжээ. Сахалт аашмутад дулаад сулдаг бүгж өгснөө. За наатахаа ашиглаад хүмүүс тасал гэсэн чинь нилээн дурамчхан дургу байгаа л та. Ямар ч тач аврах ажиллагаа эхэлж цагаан ус сэлмээр голыг 2 хувааж энэ үеэр сахалт хөдөлтаач нэхүүг авардаг.
Энэ бол шидэдэлт бороо зүсгч. Элдний гадаргууд жижиг шиднүүд олныг сэлээд далай хүртэл хувааж чадах хүчтэй. Гоёгац. Цагаан ус цахалт хоёр үрэлсэн голыг шалгахаар болж Ашмот Коко хоёр үлдлээ. Гүтэгтэл сайхан авруулсан хөдөлтаач нь юу? Унсан бараагаа авна гэд голын ирээ рүү буухт нь олсоо бэхэлсэн модон нүрээс улаад нурчваа. Газар нурхад Кокоос унчиж хөдөлтаачны хүү ухаангүй Коко урсаад явчлгүй арай гэж тогтож байна. Ингээд ий чи тэргэлж энэ бүх зүйлийг засах хүн Ашмот боллоо. Шидтний хүүхэд шидтэн болох хэвээр. Ашмот үеэс үед авьяас чадвараараа танигдсан Аркрам гэр бүлээс гаралтай. Даанч түүнийг авьяасгүй гэр бүлийн нэр төр унглаа гэж шаваа олохоос татгалзаж цагаан ус тишээ болсон байжээ. Түүний үргэлж яардаг хурдан сайжирч өөрийгөө батлахыг хүсэх нь гэр бүлийнх нь буруу гэдгийг харуулахын тулд шидтнүүд үргэлж шавгар малгай биеийг нь хаасан уртцүү өмсдөг. Үүний учир нь хүмүүст харуулахгүйгээр цуван дотроо шидэд тойрог зурах. Ашмот нүдэн анж бэлтгэл хийдэг байсан юм учиртай байжээ. Тэгээд нүдэн анаад шидэд тойрог зурсан нүд гэлбэм гэрлийн шид байлаа. Ашмот хэдий өөрийгөө батлахыг хүсэжсэн ч одоо бол тэрнээс илүү Коко болон худалдаачны хүүг аврах нь чухал. Тиймээс өөрийнхөө бардам зан гардаа үлдээж хүмүүсийн анхаарлыг татах гэрлийн шид сонгосон. Энэ зур Коко сахалтын бөгжөөр норсон цасаа хатаагаад шид зурхад бэлэн боллоо. Худалдаачны хүү унахтаа бол чулуун дарагчиж Коко зурч чадах олон шид мэдэхгүй ч найзхаа зааж өгсөн нэг шидэг бол мэднэ. Ингээд өмнө ашигласан чулуу батлах шидээ эргэлж худалдаачны хүүг аварлаа. Гү тэгээд баярлаад ижил цагаан тууц улаан өмрөг далавчтай амгалгаа өмссөн шидэд дотроод иржээ. Тэд бол шидний нийгэмлэгийн шударгаас хууль дүрмийг сахиулагчид. Тэгээд хинчин шид хэрэгэлсэн муусан бүрх малгайтнууд гэл тэгдэв. Ашмот хариуд нь бид хоёр бүрх малгайтнууд биш хүмүүс туслахын тулд шид хэрэгэлсэн гэд хэлэхдээ зэрэгцэн сайхан үерлжсэн гол төр чигтээ ширгээд дэлсэн тасархай олжээ. Хүмүүст гай авчруулах шид төр хориотой тооцогдно. Хориотой шид хэрэгэлж гим нөгөөлүүлсэн бол шийтгэл нь ой санамжаа алдах. Кокогийн ой санамжийг устгахын даваан дээр цэнхэр үст ягаан үст хоёр ирж авардаг. Тэгээд цагаан ус учрыг тайлбарлаж Кокогийн ийм хэмжээний шид ашиглаж чадахгүй гэж хэллээ. Байдал намжаад гимцэн хүмүүс тусалж идэл өнөө худалдаачин бүр даварцсан. Чи миний хүүг имчил гэсэн шүү юм ярьж идэв. Яг уу хүүгээ төлөв хэлсэн байх л та. Гэхдээ л бас. Хүмүүсийг явуулсны дараа үнэн мөнийг болохоор Коко чулуу утлахад ашигласан жижиг шидээ зурж үзүүлтэл нэрэл чулуу утлах шидэдэг. Дараа нь гарын шалгахад бэхэнд хараалж үзэг барьснаас болж ивэрсэн гарнаас үрэн малга. Ингээд Коко бороог нь батлагддаг. Дараа нь цагаан уст манай хоёрт хүмүүсийн өмнө шид хэрэглэх ямар аюултай болохыг хэлнэ. Хэрвээ хүмүүс дөрөгдөл өөрөө ой санамжаалтай зогсохгүй гимгэн хүмүүс хүртэл үнтэй дурсамжаа алдна. Гэхдээ аюултай даалгаврыг амжилттай давсанд нь магтаж Ашмотыг хоёр дахь шалгалт өгүүлэхээр боллоо. Энэ хоёр өнөө шидэд батар Коког хориотой шид хэрэглэж гэрээ хөлдөөсний бүр алижээ мэдсэн. Коког бүрх малгай шиднүүдийн талгээд нотлох баримт тааж байгаа болж таарна. Нөгөө талд сахалт чулуун дээр түлшдэг тусгай үзэг ашиглаж хоёр талыг холбосон гүүр хийгээд буцах гэтэл Кокогийн бихний савн дүв дүүрэн байгааг анзаардаг. Цагаан ус бургай агчныг зөвлөг мэдв болтой. Энэ бүхний эхлэлийг тавьж Коко чидийн ном тусгай үзэг өгсөн бүрх малгай шидтэн чинь тусгай бихэндээ цус нэмж орхилоо. Цагаан уст Кокогийн бихийг шалгуулахаар Норна өвөтэй уулзахаар эртэл хаалга нүдгүй амралтын өдрөө хаалга болчдөг гэж авс. Хазаар Норна өвөгийн ач хүүтэй таарад хан дээр хаалганы бариул нааж эргүүлсэн чинь хаалга гараад ирлээ. Энэ хүүг тартаа гэдэм байна. Шидийн дэлгүүрт олон хүнээс үрдэх төрөл бүрийн нунтгүүд бий. Эдгээрийг бихэндээ ойлоод шидэг хүчтэй олгох, муу олгох, удаан болгох гэ төрөл бүрийн өөрчлөлт хийж болдгийн инэ. Дээр нь цагаан устын судлуулахаар өгсөн шидэд тойргийг Норна өвөө одоо олчлоо учрыг нь олж чадаагүй. Тэгсэн өнөөдөр олсон Кокогийн бихийг өгтөлнийг харснаа бараг нүдэн нойроо дээрээ гарах нэ. Ерөөсөө олохгүйсэн шидэд тойргийг яг ийм бихээр зурсан болж таарлаа. Энийг мэдсэн цагаан уст шууд шүүрч аваад шид зурж эхэлдэг. Энэ оронд Коко таартаагаас шидийн дэлгүүртэн байгаа бар бүх юм ин асуугаад байгаа юм ааши. Нөгөөх нь яжхад бүр бүгдийг мэдээчих шиг. Тэгээд нэг улаан нунтглоо заагаад тэр улаан ямар нөлөөтэй вэ гэж асуудал алийн заагаад байгааг мэддэгвэ. Коко бүр гайхаад ойртож очиод заасан ч хиддэг тавирны хиддэг нунтх гэдгийг хэлчих гэж авдیں۔ Гэтэл энэ үеэр нүд цоглон мангар хурц хэрэл хаанаас ч юм бэ гараад цуцсандаа хамаг нунтгийн унгаачин. Тэгээд байсан байранд нь тавих гээд аль нь хаана байсныг асуудал мэдхгүй гэж хариулдаг. Түрүү мэдчихсэн мэдтэй гэсэн чинь хаана байсан байшил дээр нь хатсан тэмнэгний тусламжтай мэдчихсэн боч таарлаа. Таартай хоор тохиолддог мөнгөн нүдтэй төрж түүний нүдэнд бүх зүйл мөнгөлөг өнгөтэй харагддаг. Хүмүүст хийж чаддаг зүйл хийж чадахгүй зүйл гэж байгаад таартай хэдий шидтний гэр бүл төрсөн ч шидтэн болох боломжгүй. Саяны гэрлийн шидийг цагаан ус зурчээ. Уг нь мангар жижигхэн навчаад өнгөрөхөр зурсан боловч бихнээсээ болоод хүчин хэд дахин нэмэгдсэн боч таарна. Кокогийн зурсан шидэн ч бас голыг ширгээж исэн тасархай үсгсэн юм учиртай байжээ. Цагаан уст бихээ алмаз эрдэнэрж байгаа юм шиг чангагч натгаад эцэст нэг юм алчадлаа гэж амнда бовтно. Норна өвөө бүр айгаад шидийн нэмлэгт хэлий гэсэн чинь уучлаарай Норна өвөө гэж авс. Манай хоёрыг явсан таартай өвөөсөө түрүүний гэрэл юу исэн бэ гэд асуудал. Юун гэрэл?
Шидтэн болон гэдэг нь бусдын зохиосон шидийг зурж сурахаас гадна орчин нөхцөлөө тааруулж шин шид зохиохыг хэлнэ. Хүч нь багдвал том зурах, том зураад болохгүй бол тэмдгийг өөрчилж болохгүй байгаа шалтгааны нолоод нэг нэгээр нь засах. Харин болсныхан дараа яагаад болчихвгээд амжилттай болсон учир шалтгааны нь ч бас олж мэдэх нь шидтэнд байх ёстой зөв ёсны зан. Хүлээн зөвшөөрөгдсөн шидтэн болохын тулд нийт 5 шалгалт өгнө. Өөрийгөө батлаад сурагч болох буюу эхний шалгалт хааны титэм. Хичээл сэтгэлээ баталж багшийнхаа дэргэд алхах буюу 2 дахь шалгалт хөлөг батрын бам бай. Өөрийгөө баталж түлхүүр хүлээн ав буюу 3 дахь шалгалт шидтний мэдлэг. Хүсэл биелүүлж ганцаараа зогс буюу 4 дахь шалгалт хааны сэтгэл. Бусдад заах цаг буюу 5 дахь шалгалт сургаалын үс. Шалгалт авах бүрт олон зүйл хийх хэрэгтэй болж 4 дахь шалгалтыг давсны дараа хүлээн зөвшөөрөгдсөн шидтэн болсон гэж тооцогдно. 5 дахь шалгалтыг давбал багш болох боломжтой. Харин эрдэм мэдлэгийн цамхагт очихын тулд 3 дахь шалгалтыг давсан байх ёстой буюу Коко маань ээжигээ аврахын тулд 3 дахь шалгалтыг давах ёстой болж таарлаа. Бас шидтэн болоод шугар малгайгаа өөрийнхөө хүснээр өөрчилж үлдэн гинэ. Гэтэл ярийн дундуур цэнхэр ус тусч ирээд би шалгалт өгөхгүй. Би зөвхөн өөрийнхөө хүссэн шидэглэл зурна. Гэвчдیں۔ Харин аашмат бүх шалгалтыг өгөөд эрдэм мэдлэгийн цамхыг хариуцсан номын санч болно гин. Коко маань наанал зүгээр харагдаж байгаа ч үнэндээ бол ээжигээ санаад орой болгон хар дараад шүнжин бэлтгэл хийж хондог. Энэ шин цагаан уст өөрийгөө төвжээд олж авсан бэхээрээ нэг зүйл хийх нь хориотой шиднүүд дотор хүний бие өөрчлөлтөг гэдэг дэмжлэгээний шид ордог. Тэр үеийн шиднүүд ихэр сав буюу 2 савыг шид ашиглаж холбдог гэжээ. Холбогдсон савнд юу хийн нөгөө сав руу бас орно. Эмчилгээний шиднүүдийн ой санамжийг устгаад энэ шид алга болсон байх ёстой ч бүрх малгатнууд мартаагүй болж таарлаа. Цагаан ус шид зурсан тэмдгийг шидэт луужин тэгээд бүрх малгатнуудыг олохоор бэхнээс авах агшинд эхлээ цахилгаан дараа нь усны шидэд өчөөд хүнээ нүдтэй багтаа бүрх малгайт ирлээ. Тэгээ шидэт тэмдгээ аваад цагаан ус тэмхэлэх гэж чадсангүй. Надаас булаасан зүйлийг заавал буцааж аавна гэд үлддэг. Бүрх малгайнууд чинь хориотой шиднэ гэж тоохгүй болохоор зөв өөртөө шилжиж авчдсан биз шүү дээ. Мангар амраа. Дараа өдөр нь Коко аашмуудад бүр ихний шалгалтаар авсан нэстэ гутлын өгнө. Арайгэд зурд сураа засчиж аашмууд Коког анх ирэхэд нь гадуурхаад муухай ашигласандаа гимшээд яагаад надаас олж ийм байдалд орсон цагаан устд хэлээгүй гэж асуудаг. Коко сэтгэлээ онгоолгоод өдий хүртэл ямар яснаа яриа хэлвэжсэн ухаан алдад унцдیں۔ Аашмууд сандраад цагаан уст руу шинэ гутлаараа нисээд иртэл Коко засахтаа нэг ягийн нурц зураад бүр мангар хурдан болчихжээ. Юутач Коког эмнэлэг төрөхээр агаар дээр хөвдөг тавцан ашиглаж явдаг. Гоё гоц. Энэ зур таартай харж явахдаа манай хоёртой таараад эмнэлэг зааж өгнө. Эмч Коког ядаргаанд ороод ядаргааны ханиаттай болчих гэдэг. Унтаж амрахгүй олон өдөр өгтлээ үлдэхээр ийм болдгийн гин. Хийгээд гарахтаа хэдий шидтний шавч хилээ хүүхдийг ингэтэл бэлдүүлээд тахтай явахтэй гэд үг шидэт байгаамаа. Цагаан уст бүр гимсцэн ядаж халууныг болгоёгээд усны шид хийлээ. Таартай харихтаа завин дээр эртэл суулгад хүмдаа. Шидтнүүдийн хот руу очихын тулд заавал шавгар малгайгаа харуулад шидтэн гэдгээ батлна. Яж яхтан таартагийн малгай идвэ. Энэ үеэр манай хоёр дээр эмч ирээд цагаан усны усны шидийг хараад хэрвээ эмчнэр бас ийм шид хэрэгэлдэг бол бусад өвчнүүдэд ямар хэрэгтэй болохыг ярихад цагаан уст бодлогочин суулаа. Тэгтлийн үеэр гал гарч нэг хүн эмч дуутахаар эрэхтэй цагаан устыг хараад чи ирч тусал бараг туслах өстөх нь холгүй цац чангаагаад эхэлдیں۔ Коко чимээгэрэн сэрээд цагаан уст явж туслахаар боллоо. Тааштай малаа хайж баах яваад эмнэлэг тэртэл Кокогийн орны хажууд оногчиж аваад явах гэтэл Коко зүүдэндээ ялаад хүн дуудах гэсэн байдгүй. Тэгээд ядаж халуун болгохын мөх санаатай эми хайрцаг нарсан чинь бүр ганц шошиг хаягддаг юм да. Тааштай уг нь ямар ургамал ямар үйлчлэгээтэйгээд бүгдийг мэдгч түүний хардаг мөнгөлөг ертөнцөд хийж чадах юм алга. Тэгээ бууж өгтөө Кокод усээж өгтөө үүнийг ашиглаж эмийг найруулсан уснаас нь салгаад нундгалсан ургамлыг ялгаж үзэхэр боллоо. Гү тэгсэн хараад хүндэрлээд хэмжээд амжилттай ялгаж байгаад яг адилхан 3 нутагтай болтдог. Таартай үг нь хийж чадах бүх зүйлээ хийсэн ч эцэст нь ингээд л болоо. Тэр шантарч өмнө хэлсэн шигэ хүнд хийж чаддаг хийж чадахгүй зүйл хийж байгаа гэдэг үгээ өөртөө сануулах мэт хэлтэл Коко хариуд нь боломжгүй зүйлийг боломжтой болгох нь ичид гэд үзэг цаас аваад зурж эхлэхэд таартай гахад юу зурж байгааг нь асуувал чамд туслах ичид гэдیں۔ Кокогийн зурсан ичид бол чулууг хөтлж солгодог өнөө л нэг шид. Гэхдээ гол нь ичид зурхад яга хаашин зурна шидэр зүг рүү ажиллана. Хатуу зүйлийг бодолтой шидийг эсрэг талуун зурвал бодолсон зүйлийг хатуу болгох боломжтой. Тэгсэн чинь хөөсөн чихэр болцоо. Боторсон зүйлийг биетэй болгосон үнэнч тэнцвэргүй болохоор хаашаа хөөсөн чихэр болчиж. Таартаа шид зурж үзээгүйч үзэх хэдэг болохоор юмны тэнцвэр баримжаа олохтаа сайн. Тэгээд Кокогийн зурсныг тэнцвэртэй олохын тулд 4 шинэ яним зураад мангар гой тэгшин зурч чадлаа. Таартагийн зохиосон анхны шид. Энийг хэрглэж үздэл боторсон нундхан цэцэг болон дэлбэллээ. Тэгээд нөгөө 3 шалгалтал гуруула биш болж таардаг. Хагуулгын өрөөнд ороод бүх нундхийн нэг нэгээр нээлж дараалан үздэл таартад мэдэхгүй ургамал гэж алга. Ердөө тасархай цаасан дээр зурсан хэдхэн дүрс мэт боловч түүний үнсэн сарал мөнгөлөг ертөнцөд өнгө нэмэх шиг нулимс туслуулсан хайсан ургамлаа оллоо. Тэгсэн эмнэлгийн өмбэж идэг нас.
Цагаан ус дараагийн үүрцэтэл гал унтраагаад явах гэтэл хүй хайчих гэдэг одоо наад байшингаа цэвэрлэл гэж авдим да. Азар цуг байсан хоёр шидэдэн цэвэрлэхээр үлдээд цагаан ус дэртэл таарта коког сахиад хонцсон байлаа. Өглөө нь хоёр биедээ баярлаа гээл энэ таарта аяг дурлцсан. Өдөр нөгөө нэрэд хамт буцахаар болсноо цагаан устээс нөгөө гэрлийн талаар асуучин. Тэгсэн чинь юун гэрэл гэж авсан. Тэгээ зүгээр аячихгүй өөрөө судлахаас гээ солиороод идэв. Замартаас зав хөдлөөд холдон холдолтоо таарта кокоос нүдээс салгаж чадахгүй бүр их дурлцсан. Тэгээд зэрэг орсноо Коко би чамд үзэг хийж өгье. Тэгээд өөрийнхөө зурсан ижидийг ашиглаж энэ голыг гатлаа чамд хүргэж өгнө. За тэгээрээ би хүлээж. Үүний дараа Кокогийн дотор багч болов итгэл найдварын гал аслаа. Яга буруу харуулж зурвал ич шид эсрэг тал руугаа явна. Ичиг нь хөлдөөсөн хориотой шидийг буруу харуулж зурвал ичигээ аврах боломжтой. Нүдэн багтаа бүрх малгайт өөрний хүнтэй дараагийн төлөвлөгөөнд орё гэд шалгалтын үеэрэн дайрахаар хориотой шидний бэлгэлэгддэг үл үзэгдэгч бүрх малгайт явахаар боллоо. Цагаан ус тусны шид сахалт гэрэл дулааны шид зурхтаасан. Харин Коко тэгшин зураастай шид хэлбэрхэн зурдаг болжээ. Шидтэй мөр бүх төрлийн шидийг зурч чадах боловч зурхад амархан болон хэцүү гэж байдаг. Гэхдээ амархан чаддаг шидээ олон зурхаас илүү чаддгүй шидээ олон зурхан чухал шүү. Чухал гэснээс өөр хүний хийсэн бүтээлийг дагаж дуурайж учрыг нь олоод хэлбэрсэн сурах боломж байхад заавал өөрөө тгээс нэхлээд удаан сурдаг хүмүүсээс байна. Тэр нь цэнхэр үст. Цагаан үст өөрөө бэлтгэн чухалтай адил бусдаас суралцсан ч бас чухал гэж яагаад уурлуулад өнөөх нь уралсандаа явчваа. Коко араас нь дагаад нэг өрөөнд ортол байдгүй юм да. Тэгсэн өстөө өт тоогоороо унаад араас нь ортолноо цонгил оллоо. Энд цэнхэр үстээ өөрөө зохиосон мангар уян унждаг кристаллууд байдаг. Тэгээд цэнхэр үстээс яагаад бусдын шидийг сурахыг хүсдэггүйг нь асуухад зөвхөн өөрийнхөө шидийг л зурна. Өөрийнхөө шидийг бусдын шидээр булзааруулмааргүй байна гэдэг. Цэнхэр үст цагаан устыг сурах чулгаас өмнө өөр хүнийшээ байсан болж таарлаа. Энэ зур манай ателлер шидэд захиагаар хоёр дахь шалгалтын болох өдөр болон байршлын мэдээлэл ирдэг. Ихэр савшиг хоорондоо шидээр холбоотой байдаг юм шиг байгаа. Гоё гац. Тэгээ шидийн шалгалт болох газар ирэх зурт цэнхэр үст ахыгаа үргэлж өөршгөө өхөртөм шид зураарэ гэж хэлсний зүтлэн бодвол ингээл өөр хүний шид сурахгүй гэдэг болсон байж магадгүй л юм. Шалгалт болох газар бол могоон нуруу агуу. Ааш муу шалгалт өгнө гэхэд цагаан үст алдсан ч зүгээр шүү. Дахиад өгж болно гэж тайвшруулах санаатай хэлсэн чинь дараа гэж байхгүй. Эхний удаагаар л давна. Би чи аркрам гэр бүлийн гишүүн. Өө ямар гоё юм. Шавь солихгүй гэд өөр нэг шиттэн гараад ирдیں۔ Шавь нь хоёр дахь шалгалтанд 2 удаа унтсан. Яж яхтын шалгалтанд жилд 1 л удаа болдог за. Мөггээд дутчи. Араас нь ёо ойрхон алга байхгүй алхаад ирлээ штэ. Гэсээр аврах том өстэй өд хүрээд ирдیں۔ Гэсэн чинь зүгээр дүр төвлөдөг нөмрөг өмссөн энэ удаагийн шалгалтыг хариуцж явуулах баг шиттэн араараа байжээ. Нөгөө цагаан өстөд болчихсон гараагааз ямар ч тач хоёр дахь шалгалт Хөлөг-Баатарын Бамбай бол хариуцж авсан зүйлээ агуун төгсгөл хүртэл хамгаалж чадвал тэнцэн. Замдаа алдвал эсвэл ганцаараа гарч ирвэл бас мэдээж шид зургатаа баригдвал тэнцэхгүй. Гэхдээ тэгээд хүмүүсийн дэргэд шид зурж болох юм уу гэсэн чинь шидэд нөмрөг өмсөд оцсон шувуутай хамт орноо. Шидэд нөмрөгийн өмсөд ямар нэг амьтантай ойртол хамтны дүр төвөрдөг. Тэгээд ааш модт нэгийг, мөөгөө өсдөд нэгийг, тэгээд сүүлд нь цэнхэр өсдөд нэгийг өгчдیں۔ Эн чинь шалгалт өгөх дурггүй штт. Гайхаад асуудал. Цагаан өст багшийн хувьд цэнхэр өстийг шалгалт өгүүлэхээр шийдсэн гин. Үргэлж хойшоо суугаад ажиллахгүй. Энэ удаад багштай итгэхэд үз. Гэт цэнхэр өст шалгалт өгөхөр боллоо. Гэхдээ тэгсэн өнөө мөөгөө өстийн багш нь ажилтаа гэд хаяа авчдیں۔ Манай хоёр шокерсон ч одоо яалтай ч үлээ. Шалгалтын цаг болж мөөгөө өст, ааш модт цэнхэр өст шалгалт хариуцсан багш арааира 4 цэлцгнуудаа дагуулсаар орлоо. Тэгсэн юу вэ? Яадаг агуу вэ? Могоон нуруу агуу эрт цагт орлох шидийг төгс эзэмсэн Романо хаан тулд хүрэх ганц зам байсан ба тэдний бүтээсэн алт эрдэнэс үн дэдлийг шагшин магтаж очих хүмүүс олширч эрдэн мэдлэгтэй ахархсан Романо улсын иргэд могоон нуруу агууг сонгогдсон хүмүүс ирж чадаагүй хүмүүс нүрд төрөх төрдөг агуу алгасан. Тэгсэн ирнэ гадны хүмүүсээр зогсохгүй ард иргэд нь хоорондоо чадварлаг муугаараа хуваагдаад чадваргүй нэгний алт болгосоор нэг л мэдхэд ард иргэдэн ч байхгүй алтан улс нь алтандаа дарагдаад үрд мартагдаж зөвхөн могоон нуруу агуу үлдсэн гэдэг. Ийм агуугаар яаж бол дээрвэ. Хэдий төөртөг агуу гэж нэрлэгдэгч харахад бол ганц зам байгаад цэнхэр үснэс гэхэд хөөрсөн даруйд нь татах хүч өөрчлөгдөд нис чадахгүй хан тал руу унждیں۔ Ааш модтол хан дээр зогсож байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр яаж ч мушгирсан дээр нь л алхахад зүгээр л ч таарлаа. Гэхдээ буруу газар хичхвэл агуун өдрөө өнөн. Тэгэхээр эхний шалгуур бол зөв гişгүүрийг олох. 2 удаа энэ шалгалтыг өгсөн болохоор мөөгөө өсч бас гэж мэдэж байна. Тэгээд үргэлжлүүлж энэ үед хийх зөв шид бол гэд хэлэх гэхэд нааш мот алужээ усны шид зураад нойтон болсон гişгүүрэн зөв гэдгийг мэддэг. Манай хэд шид зурхтаа нөмргөн дотроо харахгүйгээр зурж байгаа шүү. Харагчвал хасагтана. Цааш явах гэхэд оцсон шувуунууд дагдгүй. Тэгсэн мөөгөөст. Оцсон шувуунуудыг дагуулгах зөв шид бол оцсон шувууны дуу гаргах шид гэсэн чинь төрөнөөс хойш зөв шид гэд ямар ядаргаатай шид хэрэглэхэд буруу зөв гэж байдгүй. Гэт цэнхэр өст өөрийнхөө шидээр дагуулж аваад би өөрийнхөө шидээр өөрийнхөө шалгалтыг давна гэдэг. Цэнхэр өстийн өмнөх багш нь бүр 50 шид зурулчихгүй. Ийм шид зурж яадیں۔ Миний хэлснийг хийгээд бүр зуржин шидийг хайчдаг байсан гээ оддоо.
Тэгэл өөрт нь юм захаар дургу агаад муухай ажилтдаг байжээ. Мөөгөө үстийн багш нь бүрээ адилхан за. Харин цэгэр үстээс ялгаатай нь мөөгөө үст багшийнхаа үгэнд ороод бүр ямар ч өөртөө итгэх итгэлгүй дээрээс нь сандруу. Цааш явтал мушгирсан зам нь голоороо хуваагдаад явах цам алга. Цэгэр үст хатуу зүйлийг зөөлөн болгодог шиг тэргэлж замынхын чулууг ол сулгаад нөгөө талд нь гарлаа. Аашмут араас нь хуулбарлах шиг тэрглээд нөгөө талд нь гарахтаа яг унангаа алтдаг. Шидэ харахгүйгээр зурж байгаа болохоор төгс зурх боломжгүй. Нэг төрлийн шалгуур юм уу да. Гүтгэл сандруу мөөмөн чадахгүй нэгэд айгаас суучдیں۔ Хүн харахаар зурч чаддгүй нэ. Ирэхээс өмнө зөвхөн борооны шид бол оцсон шувуудад хоёрхан шид өрчилж үлдээд зам нурцсан байна гэж тооцоогүй баларсан. Тэгсэн цэнхэр үст чийсээ хэллээ штт ганцаараа явал зурч чадна гэдгээ. Тэгвэл ганцаараа болоод зураач гэж явдیں۔ Мөөг гахаад өөртөө итгээгүйч эхний ээлжин нүмергөндөө ороод нуугдаж нэг үзлээ. Тэгснэ баахын бодоод ичмэр юм аа. Би тэнэг баха. Намаа бүгд шоолж байгаа ах та. Гэт чагаагаа тартал манай хэд юу гэж шоолох уу? Мөөгөө үст зэрэг ороод шидэд нөмрөгний тэмдгийг хардаг. Удаач хөө нөмрөг нь өөрчлөгдөд дараа ирээ гайхахтай зэрэгцэн энэ миний шид гэд юу болсон хэлдэг. Мөөгөө үст төр төвөрдөг нөмрөгний дөр төвөрдөг хэсгийг найрлагаад зүгээр харагдуултгүй нөмрөг болгожээ. Ингүүл авчиваа амьтанд хүн гэж мэдэхгүй болохоор хасагдахгүй. Бас нөмрөгөн дотроо нуугдаад тайван зурч чадна. Мөөгөө үст шидэн баснаас хойш анх удаа өөрөө шид үсгэж багч болоо өөртөө ихтэй болжээ. Тэгээд ургамлан шид ашиглаж саадхууд авааг ичингүүрэн байж цэнхэр үстэд баярлалаа хэлдэг. Энэ үед араа шалгалт гэдгийн үнэн мөн нь бол ерөөсөө саад бартааг өөрийн хүчээр давж гарахыг хэлнэ. Хөөжилтэй биш гэж юу? Гэхэд цэнхэр үст ашгүй энийг ойлгоод дуртай олов бололтой. Гэтэл гинтл шилдэг шидээр өвөл үзэгддэг бүрх малгайт гарч ирээд араарыг барихад гэс малгайгаа явуулаад бүрх малгайтны хэлсийг битгий сонсоорой. Хориотой шид бол гисээр алга боллоо. Малгайнаас явсаар цагаан үс дээр ирээд ямар нэг зүйл болсныг мэдхтэй зэрэгцэн могооноор агуу манай хэдрүү дайрдаг. Энэ зур нөгөө гурван маань бүрх малгайтаас зүгтж яваад эвдэрхий замтай таарваа. Аашмууд арга ухаан сэлж араараа мөсөн шид хэрглэж нөгөө тал гарсныг санаад замыг бүгд нь хөлдөөж гулгад зогтохоор боллоо. Мөсөн дуустал мөөг бэлдсэн шидээрээ үргэлжлүүлж хөлдөөнө. Тэгээд улам хортой явахын тулд цэнхэр үстийг салхины шид хэрглэхийг асуухад манай энэ өөрийнхөө шиднээс өөр бүр ямар ч шид мэдгүй болж таардیں۔ Үгүй тэгсэн мөөг бүр мангар хөөрхөн өөрийнхөө бэлдсэн шидийг өгөөд чи надад туссан шиг би ч бас чам туслая гэдэг. Тэгтэл аашмууд зогссноо. Чиний хайж байгаа үнд байхгүй гэж авсан. Манай эд энтэй нийлээд 2 удаач бүрх малгайт шидэнтэй таарсан кокогоос болсон гэж утсан юм байна. Угаасаа үнэлтэй. Тэгээд шидэт баатрууд кокогийн яа санамжийг устгаад гэрэл нь хөөцөн гэд хотлоо хэлсэн чинь муу хөдөлж гээ бариад авдیں۔ Тэгснэ. Дээрээ чавгар малгай гинт хэрэгтнүүд өмсдөг байлаа. Одоо бол хүч чадлаа сайдаг холчгороод өмсдөг болчтой. Уг нь бол ид шид гэдэг чинь мөрөөдлөө биелүүлж хүссэн бүхнээ өөрийн болгодог хүч чадал. Үүнийг ойлгохын тулд золиос хэрэгтэй. Гэт аашмуутын биен дээр шид зурхгаа наачлаа. Тэгсэн цэнхэр үст ол шидэхтэй зэрэгцэн газар нураад аашмуутыг авардаг. Мөөгөө үст доогоор нороод нурах шид зурсан юм байна. Даач баярлаад байж хат нөнөө үл үзэгдэгч бариад авах нь тэрээ. Тэгээд хөлн амтнах шиг болсон мөөгөө үст мөлгсөр гарч ирээд тусламж гусаар хайрцаж унуулж хувирдаг. Үл үзэгдэгч манай урт найзыгаа авармаар авил авар гээ явчин. Тэгээд нэг нь мөөгийг аврахаар нөгөөх нь тусламж дуутахаар салж явахаар болдог. Өг нь цэнхэр үст мөөгөө үстийг аварна гэсэн чинь чи олон шид мэдэхгүй үсттэй гэд аашмут мөөг рүү цэнхэр үст тусламж дуутахаар болно. Цэнхэр үст хэлэх үггүй шин шид сурахгүйгээ зөрүүлж ийсэн да харамсаг бололтой. Нөгөө талд манай гурав газар дор хаа чим бэ нэг газар унчиж. Ухаан аргатай зэрэгцэн хүн төмөрний хягтнах чимээ хаанаас чимбэ гарна. Удалгүй чимээ гарч байгаа зүйлс ойртож ирэхэд Романо хаант улсын алт улсын иргэд гэдгийг мэддэг. Алтан хүмүүс шиднүүдийг үзэн ядаж харгал юм бол юу ч хийж магадгүй. Цагаан өст босч ирээд ойрхон байгаарэ гэснээр нэгдүгээр бүлэг маань дуслаа. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк сабаа дараарай. Тэгэд баш.